өвчин бол амьсгалын замын халдвартай өвчин, амьсгалын замаар дамждаг. За ер нь бол халдварлалтын инфекцийн маш өндөр өвчин гэж үздэг. Өөрөөр хэлбэл улаан бурхнаар өвдөөгүй, тийм ээ. За мөн одоо улаан бурхны эсрэг вакцинжуулалтанд хамрагдаагүй хүн бүр одоо өвдөх ийм эрсдэлтэй өвчин. За тэгэхээр зэрэг улаан бурхны одоо өвчнөөс сэргийлэх гол одоо арга нь бол вакцинжуулалт байна. Нэгдүгээр. За мөн хоёрдугаарт одоо манай улсад бол ойрын сүүлийн жилүүд бол улаан бурхны өвчлөл бүртгэгдэг байсан. За сая бол ингээд зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол бүртгэгдээд за одоо тэгээд дотоодын халдвар одоо бас бүртгэгдэх мэдээлэгдэх юм хандлагатай байгаа учраас иргэдэн маань бас хэд хэдэн одоо зөвлөмжийг одоо чанд одоо сахих, дагаж мөрдөх шаардлагатай байгаа. За тэгэхээр нэгдүгээрт бол одоо 2 хүртэлх насны хүүхдүүдтэй аав ээжүүд маань вакцинжуулалт манай хүүхдүүд дархлаажуулалтын хуулиар заавлыг товлын дархлаажуулалтаар 2 тун авах хэрэгтэй 2 хүртэл наснда. За тэгэхээр энэ одоо бүрэн дархлаажуулалтанда хамрагдчихгүй юу гэдгийг нэгдүгээрт одоо шалгаарай. За тэгээд хэрвээ одоо ямар нэгэн шалтгаанаар хоцорсон ийм одоо шалтгаан ингээ хийгдэггүй байх юм бол одоо харьяа өрхийн эрүүл мэндийн төвд чинь өдөр бүр одоо хийж байгаа. Тэгэхээр энэ одоо вакцинжуулалтанд хамрагдах хэрэгтэй. За мөн одоо гэр бүлийн чинь хүрээнд юм уу, хамт олонны чинь хүрээнд улаан бурхнаар өвдөөгүй тий эсвэл өвцөн хэсгээ мэдхгүй. За мөн одоо нөхөн нэмэлт дархлаажуулалтанд орсон хэсгээ мэдхгүй бас өсвөр насны тий залуучууд энэ төр ингээ байх юм бол иргэн байвал заавал дархлаажуулалтанд одоо энэ улаан бурхны эсрэг вакцинжуулалтанд хамрагдах нь одоо ач холбогдолтой. Энийг одоо нэгдүгээрт одоо гол нь анхаараарай. За хоёрдугаарт одоо хүүхдийн байгууллага цуглах гэж байна. Гадуур одоо хөдөлгөөн нэмэгдэж байна. Тэгэхээр зэрэг энэ улаан бурхан өвчин өөрөө амьсгалын замаар дамждаг учраас амны хаалтаа одоо зөв зүүх, байнгын амны хаалтны хэрэглээг одоо хэрэгжүүлэх, за мөн онцын шаардлагагүй л одоо бага насны хүүхдүүдэд дагуулад одоо худалдааны төвүүдээр явахгүй байх шаардлагыг бас ер нь тавьж байгаа. За дараагийн нэг гол зүйл бол энэ улаан бурхан өвчин өөрөө дэлхийд дахинд бол бүртгэгдсэн хэвээрээ байгаа. За 10-аад одоо улсад дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байгаа. Тэгэхээр зэрэг эдгээр улс орнуудад хэрвээ одоо онцын шаардлагагүй бол бас аялахгүй байх. За аялах төлөвлөгөөтэй байгаа бол энэ одоо төлөвлөгөөгөө бас дараа жил рүүгээ төлөвлөх тийм ээ. Энийг одоо бас зөвлөж байгаа. Яг гэвэл энд бол Европын албаны улсууд, за мөн одоо хамгийн их дэгдэлт бүртгэгдэж байгаа Казахстан улс байна. За тэгээд ер нь дэлхийн 110-аад энэ улс бол одоо манай эрүүл мэндийн яам болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, манай халдвар төвчин судлалын үндэсний төвүүдийн пэйж хуудасуудаар энэ улс орнуудын мэдээлэл байгаа учраас үүнтэй танилцаад бас энэ одоо үйл ажиллагааг бас хэрэгжүүлээрэй гэж одоо зөвлөж байна. За дараагийн бас нэг гол зүйл бол улаан бурхны өвдөхгүй байх басны гол одоо зүйл бол энэ улаан бурхны өвчмөний үед илэрдэг шинж тэмдгүүд. За энд бол одоо толбот гөвдрүү тууралт дээрээсээ эхлээд шаталсан байдлаар гарч байгаа ийм зовир байвал, за мөн нүдний одоо өрөвсөл тийм ээ конъюнктивит гэж хэлдэг, нүд улаах, нуугдах, за мөн одоо хамраас нусгойжох, ханиах, хоолой өвдөх зэрэг ийм одоо илт ийм зовиртой шинж тэмдэг байвал нэгэн одоо манай нэмүүд буюу нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд бол 119-гээ тутас ажиллаж байгаа. Бүрэн одоо энэ бол төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. За мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээс мөн одоо бусад одоо амбулаторийн яаралтай тусламжийн засгуудын таад манд боломж байвал биеэрээ очиод үзүүлэх боломжтой. За ингэснээрээ энэ одоо халдварлалтын индекс өндөр өвчнөөс эрт тусгаарласнараа олон хүнд халдвар тараахгүй ах нөхцөлийг бүрдүүлнэ. За мөн хүндрэхгүй ах нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас одоо энэ мэргэжлийн төв байгууллагаас өгж байгаа зөвлөмжийг бас хэрэгжүүлэхийг иргэдтэй одоо зөвлөж байна.